хөгжил инновац харилцаа холбооны яам 2025 онд хийгдэх онцлог 10 ажлаа олон нийтэд танилцууллаа. Тухайлбал 5G сүлжээг нэвтрүүлэн харилцаа холбоо төдийгүй аж үйлдвэр эрүүл мэнд нийгмийн бүхий салбарт суурь дэвшил явагдана. Төрийн үйлчилгээнд хиймэл оюуханд суурилсан AI агентыг нэвтрүүлэн Монгол улсын аслагдсан 100 цэгт хөдөлгөөнт холбооны сүлжээ оруулна. Төрийн мэдээллийг нээлттэй өгдөл болгож их өгөгдлийг эргэлтэнд оруулна. Үндэсний блокчейн технологиг хөгжүүлнэ. Мөн Монгол улсын бүх суманд интернет хурдыг 10 дахин өсгөж, дижитал аймаг, дижитал хот хөтөлбөрийг улс орны хэмжээнд хэрэгжүүлэхээр 2025 онд төлөвлөжээ. 2025 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэрэгэ Кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулж байна. Энэ хүрээнд цахим хөгжил инновац харилцаа холбооны яам үндэсний стандартад нийцүүлэн Монгол бичгийн гарын драйвер хийх тендерийг зарласан бөгөөд Bolorsoft компани шалгарч Android болон iOS үйлдвэрлэлийн системүүдийн орчинд ажиллах Монгол бичгийн гарын драйверыг хөгжүүлэн хэрэглээнд нэвтрүүлээд байна. Монгол улс хиймэл оюун ухааны үндэсний стратеги байхгүй цөөн орны нэг 2017 оноос хойш өдгөө 60 гаруй орнууд хиймэл оюун ухааны үндэсний стратеgiа зарлаад байна. Иймд Монгол улс хиймэл оюун ухааны үндэсний стратеги боловсруулах ажлыг эхлүүллээ. Энэ хүрээнд нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Хьюстны их сургуулийн боловсруулсан аргачлалаар хиймэл оюун ухааны өнөөгийн нөхцөл байдлын талаарх санал шүүмжийг нээлттэйгээр цуглуулж байна. Цахим хөгжил инновац харилцаа холбооны яамны төрийн нарийн бичгийн даргын шуурхай хурал энэ 7 хоногт боллоо. Шуурхай хурлын үеэр засгийн газрын 100 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн хэлэлцэж 2025 оны эхний 100 хоногт хийхээр төлөвлөж буй ажлын явцтай танилцлаа. Тухайлбал цахим хөгжил инновац харилцаа холбооны яам нь төрийн их өгөгдөл хиймэл оюуны үндэсний стратегийг олон нийтэд зарлахаар бэлтгэл ажлыг хангаж буй. Энэ хүрээнд хиймэл оюуны бэлэн байдлын үнэлгээг нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хийж байна. Түүнчлэн хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг бүхий салбарт хиймэл оюун ухааныг хэрхэн ашиглах боломжтой судалгааг хийж, яамд хоорондын уулзалтыг зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болгов.